Скватер дүүргийн 6 дугаар хороондох 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлийн засаг даргын хамгаалын газраас гаргасан. Улмаар барилгыг нурааж эхэлсэн ч иргэн хөрс өх үүнийг эсэргүүцэж шүүхэд хандсанаар шүүхийн шийдвэр иргэний талд гарсан юм. Тэгвэл оршин суугчид дахин төлөвлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй нэг иргэнээс олж 57 айлын эрх зөрчигдөж байна гэж үзлээ. 26 дугаар байр нь 1953 онд ашиглалтанд орсон төвийн шугамд холбогдоогүй ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарч байжээ. Тус байр нь 55 өрх амьдарч 2 иргэн үйлчлэгээ эрхэлдэг байсан. Харин эдгээр иргэнээс иргэн хөрөлсөх дахин төлөвлөлтөнд шалгарсан аж ахуйн нэгжтэй тохирч чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор ажил удаашрсан тул оршин суугч нар иргэний хэргийн шүүхэд хандхаар болж байгаагаа илэрхийллээ. Хүмүүст бол маш ташаа мэдээлэл өгдөг. Ерөөсөө л хөрсөх ганцаараа тэмцээд байгаа юм шиг ярьдаг боловч манай байрныхан бол ерөнхийдөө бүгд мэдж байгаа. Манай байрныхны 56 өмчлөгч бол дахин төлөвлөлтөнд орох зүйтэй гэдэг ирсэн байж байгаа шүү дээ. Одоо бүр хэрэгсдэрч байгаа байхгүй энэ асуудал. Оршин суугчдын төлөөлөл удаа дараа уулзаж хөрсөхөд гуйж үзлээ. Олон удаа. За бидний зөвхөн одоо энэ 56 хүний асуудал биш шүү дээ. Энд чинь 56 хүний цаана өчнөө нэлх нойтон хүүхдүүд байна. 300-аас 400 одоо хүн түрээсийн байранд энэ шинэ байр барихыг хүлээгдээ сууж байгаа байхгүй. Энэ компани зүгээс бол их хангалттай нөхцөл өгсөн. Одоо бидрээс илүү нөхцөл өгсөн. Тэр байтугай одоо энэ хажуудлын байранд 3 өөрөө тогтчулсан байранд түрээсд энд амьдарч байсан барих хугацаанд гэдэг нөхцөл өгсөн байна лээ. Тэрнээс бүгднээс татгалцсан. Хуулийн процессын хувьд бол иргэн хөрсөхийн бүх хүсэлтийг бид нар хангаж өгсөн. Одоо бүх одоо боломжийг хангаж өгсөн. Тэрөт яг одоо энэ байранд одоо 3 өрөө байр тэр компанид бэлдэж өгсөн юм байлээ. Бид нар орж үзсэн. Энэ хүний үнэхээр их зөрчигдөд байгаа юм уу үгүй юм уу гэх ийм асуулт. Одоо бол аль талаар бас энэ хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, хууль эрх зүйн талаас нь бол энэ талд хүн амьдрах бас боломжгүй. Энийг одоо иргэд өөрсдөө бол ойлгож нэлээд сайн мэдж байгаа. Зүгээр цаатлаас нь ямар нэгэн одоо юу гэдэг нь гатгаас гэдэг юм ийм яваад байт юм нэг иймэрхүү юм яваад байт юм байлээ. 26 дугаар байрны дахин төлөвлөлтөнд Азийн эдэрц хамхаг компани шалгарсан. Иргэн хөрсөхийн хувьд анх тухайн компаниг хөрөнгөгүй, дараа нь хууль ёсоор шалгараагүй зэргээр гомдол гаргаж байжээ. Компани зүгээс тухайн иргэний бүхий шаардлагыг хүлээн авахд бэлэн байгаагаа илэрхийлж, зах зээлийн үнээр байрыг нь худалдаж авах, дүүцүүлж байр түрээсийн төлбөр өгөх зэрэг саналуудыг тавьж байжээ. Нийтийн эзэмшлийн орон сууц, учраас нийтийн эрх ашиг нэн тэргуунд баригдах хэрэгтэй. Нийтийн эрх ашигыг хангах үүднээс бид нэр тэр хүний өмчлөлт байх эсхийг нь үлдээгээд буулгаж байгаа. Тийм л процесс болж байгаа. Түүнээс бол одоо энэ хүний яг газар дээрээ барьсан нэг ширхэг сэнгэл хавуусыг бид нэр буулгыгээ дайраагүй. Энэ бол нийтийн эрх ашиг ашиглалтын шаардлага хангахгүй бүх төрийн байгууллагын шийдвэр нь гараад тэгээд хэрэгжижсэн юм л төсөл байхгүй. Тэгэл та бүхэнд итгэхгүй та нараар бариулахгүй гэдэг. Бид иргэн хөрсөхтэй холбогдсон мэдээллийг тэнцвэртэй хүргэх хүсэлтэд илэрхийлсэн боловч хариу өгөөгүй юм а. Харин оршин суугчдын хувьд бүтээн байгуулалтын улирал ийм богино үед ажил энэ мэт саадж байгаа нь байр хугацаанд ашиглалтанд ороход нөлөөлж байгааг хэлж байлаа.